Өдрийн мэнд манайхаа тэгээд би асуулт асуух гэж байгаа манайхан шеэрлээ түгээгээд өгөөрөө. Тэгээ миний карт байна. Би хаан банкны данснаас таны данс руу энэ асуултанд хариулвал өгнө гэж. Монголчууд биднийг ингээд балраад сүйтээд мөхөж байх үед яв тэмбүүндээ оригдаад дуусч байх үед улаан улсууд орж иж улаан тариагаар имжлээд Монголыг аварцсан мэтээр ярьдаг хүмүүс цөмгөө таардаг аа. Тэгээ миний асуулт бол яг тэр үед хичнээн монголчууд амьдарч байсан юм бэ? Хэдэн өвчтөө байгаад хэдийн энэ улаан тариагаар аварсан бэ? Гэдэг асуултанд хариулаад та бүхэн миний данснаас таны данс руу 500,000 төгрөг орно гэдэгт дахиад хэлье. Тэгээд та бүхэн асуултанд хариулаад аваарай. За сайн байцгаана уу манайхан. Тэгээд би маш амархан асуулт асуух гэж байгаа. Тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрөө. Миний энэ картнаас, миний данснаас танд 500,000 төгрөг асуултанд хариулвал очно. Монгол улсын агуу хүн цэвэр цусны эх оронч ард түмнөө гэсэн сэтгэлтэй гэл Алтмаагийн Батболгой аягүй их магтана л да. Тийм болохоор би энэтэй уялдуулаад асуулт асуух гэдэг. 2004 оноос өнөөдрийг хүртэл Алтмаагийн Батболгой гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгч салбарын сайдууд өнөөдөр 20 жилийн хугацаанд их хурлын гишүүн үнээр ажиллаа. Тэгээ энэ хугацаанд Монгол улсын эдийн засагт, Монголын үндэсний эрх ашигт, Монголын хөгжилд, Монгол хүний эрхийг хамгаалах үйл явцад аль нэгээр нь монголчууд бидэнд хэрэгтэй яг ямар хууль санаачилж энэ хүн батлуулсан бэ? Яг энэ асуултанд хариулах юм бол миний данснаас таны данс руу 500,000 төгрөг шилжиж орох болно. За амралтын өдрийн мэнд манайхаа би тэгээд асуулт асуун та бүхэн хариулаад тэгээд миний хаан банкны картнаас данснаас тань руу дансанд 500,000 төгрөг орно. Тэгээд асуултанд хариулахыг хичээгээрэй. Олон хүмүүс ард түмэн мэдж байгаа, ард түмэн өмчөө мэднэ, ард түмэн өмчөө аавна гэл ард түмэн гэл нэг ийм нэр томьёо аягүй хэрэглэгддэг. Тэгээд тийм учраас би энэ ард түмэн гэж яг юм бэ? Хэдүүлээ болохоор ард түмэн болдго юм бэ? 10,000 болохоор ард түмэн болдго юм уу? 100,000 болохоор болдго юм уу? 10 ахаар ард түмэн байдаг юм. Яг ард түмэн гэж яг ямар зүйл хэн гэж зүйл байгаад байна. Тэгээд тэр ард түмэн яаж мэдээд байна? Хамгийн гол нь ард түмэн мэдж байгаа гэдэг. Тэгээд ард түмэн яаж мэдээд байдаг юм бол тийм болохоор ард түмэн гэж яг хэдэн хүнийг хэлдгийг гэдгийг хариулчих юм бол миний энэ картнаас таны данс руу 500,000 төгрөг шилжиж орох болно. 2-1-2-1-2. Тэгээд би 5 хагасаа бүтэнсад 3 асуулт тавьсан. Тэгээд ер нь бол асуултууд тавиад цаашаа явна. Тэгээд мэдээж зүгээр асуултанд хариулахгүй 500,000 төгрөг хариулсан үнд өгнө гэж байгаа. Тэгээд 3 асуултныхаа хариултыг өгч байгаа өнөөдөр. Тэгээ манайхан шеэрлээд өгөөрөө, түгээгээд өгөөрөө. Хүмүүс асуултууд янз янзаар бичсэн байгаа. Тэгээд тэр хүмүүс түрхэхийн тулд шеэрлээд түгээгээд өгөөрөө. Тэгээд тэрнээс өмнө нэг 2 өгүүлбэр хэлчмээр байгаа. Хин нэгний тал юм уу? Эсвэл эсрэг аргумент байж болно. Тэрнээс хин нэгний тал нь бол би биш. Бас тэгээд ямар нэгэн байдлаар юу гэдэг нь 500,000 төгрөг хүнээс гоохгүй би өөр хөдөлмөрлөдөг. Тэр миний оюун ухаанаараа хоолоо олоод идчихдэг хангалттай асуудалгүй. Тэгээд 500,000 төгрөг тэр элбэгдэрч мөрчөөс авах шаардлагагүй. Хэрвээ миний дансаар янз бүрийн байдлаар гаднаас мөнгө орсон бол аль хэдийн тэр тагнуулынхан чинь цагдаагийнхан чинь шалгаад хүлээгээд сууж байгаа бариад авч идэх чинь тийм болохоор би өөрийнхөө мөнгнөөс илүү чилж байгаа. 500,000 бол мэдээж их мөнгө тий хагас сая төгрөг. За тэгээд эхний асуулт би ингэж асуусан нөгөө нэг одоо хүн болгоно ялангуяа энэ бид нар мөхч яхаа улс үндэстэн байсан тэгсэн чинь Оросууд орж ирэл тэгэл улаан тариагаар тариал монголчуудыг өвчнгөөс нь салгаал тэргээл нэг юм социалист лагерийн үед
Оросууд бидэнд зохиож өгсөн нэг юм тэнэг ярианд тэ итгэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр яг тэр улаан тариа жухам юу гэснийг мэдэхгүй байна. Зүгээр хүн төрөлхтөн яасан бэ гэхээр 1940 онд пенслийн нэг үйлдвэрлэж их перстант гаргасан байгаа. Тэгээд Америкт очиод дараа нь масс үйлдвэрт 1945 оноос хойш масс үйлдвэрт бий болж ингээд хүн төрөлхтөн муу өвчнөөс салжээ. Монголчуудад хийсэн тэр улаан тариа яг ямар зорилготой яах гэж хийсэн мэдэхгүй. Хичнээн хүн тарьсан ч тоо баримт байдгүй юм бэлээ. Яах гэж хийсэн ч тоо баримт байдгүй юм бэлээ. Яагаад гэвэл энэ туршилтын журмаар хийсэн байх магадлал өндөртэй юм бэлээ. Ямар нэгэн энэ судалгаа тоо баримт статистик тоо үзүүлэлтүүд байдгүй. Монголчууд хүнээ 1933 онд тоолоод 41 онд тоосон тийм ээ. Тэгээд тэр хоорондох тооллогын дотор монголчууд нэг 800 гаруй мянган хүн байсан. 37-39 онд Эмжүүн Цэгдэн Пилийн өөрийнх нь юу тэмдэглэлийн дэвтэр дээр бол 54,000 гаруй хүнийг алсан байдаг юм билээ. Өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр дээр байдаг. Тэгэхээр тэр үлдсэн хүмүүс нь яаж бодсон ингээд бодоод үзэх хэрэгтэй л доо бид. Сууриншил соёл иргэншсэн юм сууриншил соёлтой газрын өвчин багхгүй юу? Тэр муу өвчин чинь бэлгийн зам муу өвчин чинь. Монголчууд тэр үед нэг 100 мянган хүн амтаа нийслэл бусд нь хөдөө орон нутагт буюу малаа дагаж амьдарч ирсэн нүүдэлчин соёлтой хүмүүс. Тэгэхээр яаж улсаараа тэмбүүрсэн тэгээд тэндээс улаан тариагаар аврах юм бэ? Энэ боломж байхгүй. Энэ бол монхог тэнэг яриа. Тэгээд бити ахиж ийм яриа ярьж монголчуудаа доромжлоосоо гэж хүсдэг. Өвгдээцээ доромжлоосоо гэж хүсдэг. Агуу их хаан маань Чингис хаан маань гэж ярина. Тэгэл агуу Монгол гэжсэн. Гівгэнт Оросуудыг харахаараа бид тэмбүүрсэн байсан гэдэг ийм мэдрэл муутай яриа бити ахиж гаргаасаа гэж үүднээс асуусан юм аа. Нэгдүгээр асуулт. Хоёр дахь нь би айгүй тодорхой асуулт бас асуусан байгаа. Халтмаагийн Баттулга 2004 оноос хойш улс төрд оржээ. Парламентын гишүүн 2004-өөс 8 он. 8-аас 12 он 12 он хүртэл 11 оны 12 сарын 30 хүртэл зам тээвэр барилга хот байгуулалтын сайдсан. Тухайн зам тээвэр барилга хот байгуулалтын яам гэж байсан. 12-оос 14 оны хооронд хүнс хөдөө аж ахуйн сайд байсан. Хөнгөн өдөр хүнс хөдөө аж ахуйн яам гэж байсан. Тэрний сайд байсан. Тэгээ 16 он хүртэл их хурлын гишүүн 17 оноос Монгол Улсын ерөнхийлөгч болсон. Энэ хугацаанд энэ хүн ямар хууль бидэнд хэрэгтэй хууль батлуулсан бэ гэж. Тэгээ энэ хүн ямар ч хууль батлуулаагүй. Энэ хүн зүгээр л Монголыг хорлох бүх юмыг хийсэн. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайд байхдаа монголчуудын 2008 оноос явж исэн төслийг энэ хувийн хвшлийнхэн төмөр замын явж исэн төслийг зогсоосон. Манайх 1947 онд Оросуудтай хийсэн төмөр замын гэрээг одоо хахад 50-50-аар байхгүй. 70-30-аар хийнэ. Манайх яагаад гэвэл Монгол улс маш их хөрөнгө оруулалтын төмөр зам руу хийсэн. Ирайлкомоос ахуулаад шилэн кабелтэй. Тэгээд энэ замын үүдээ Японы бослоггүй тусламжаар замын үүдэд ачиж буулгах анги гэдэг манай төмөр замынхан мэднэ. Тэгээд ийм ачиж буулгах өөрөөр хэлбэл энэ бүдүүн төмөр замыг нарийн төмөр замтай явуулахад бэлтгэдэг тэр ачиж буулгах ангиг Японы бослоггүй хөрөнгө оруулалтаар тэгээд маш олон юм манайх өөрсдөө модон шополоор юугаа хийхэ болсон. Шополын замын дэр модоор хийх болсон. Центр тутгаж хийдэг болсон. Гэх мэтлэн маш олон хөрөнгө оруулалтад хийсэн учраас Монгол 70% авнаа. Оросуудаа одоо бол 30% гэрээ хийнэ гэсэн. Тэгээ Халтмаагийн Баттулга зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа хамгийн түрүүнд хийсэн ажил нь бол Яконыг дуудаж тухайн үеийн Орос холбооны улсын төмөр замын холбооныхын ерөнхийлөгч байсан нөхөр. Одоо яг нь Путинтэй КГБ-д хамт ажиллаж исэн тийм нөхрөөсөн. Тэрийг дуудаж ирж гэрээ хийгээд 50-50 буцаагаад болгосон. Та нар санаж байгаа бол Google дээр хайгаад үзээрэй Яконаас халаавч гэсэн зураг байгаа. Тэгээд тэргээд батлага ингээд Монголын төмөр зам буцаад 50-50 болгосон. Төмөр замын төслүүдийг гацааж исэн. Одоо энэ манай малчид эдэр эргээс ханах хэрэгтэй юм байна л да. Та нарын нэхий хоньны нэхий 7000 хүрч ирсэн те. Малын чинь өхрийн арьс адууны ширдэ
хэд хүрч илээ те 10,000 20,000 хүрч ирсэн. Хятадууд авч гараад байна гэд хүн хөдөө аж ахуйн сайд багтаа энийг хаагаад ингээ Монголын малчид та нарын амьдрал сүрсэн тэ нэмэлт орлого чинь өөрөөр хэлбэл байхгүй болсон ямаа найрс чинь хямдхан болсон хоньны нэхий чинь жалган давж хаягддаг болсон тэ адууныхаа арьсыг бүгдөө атсах хийдэг болсон ийм л болсон. Ингээд Монгол малчид ялангуяа та нар нэмэлт орлого олох боломжоо энэ ч байсан чэнжүүд нь өөрсдөө нэмэлт орлого олох боломжоо ингээ хаасан. Ингээд бүгдөө улсаараа ингээд хонь их хогийн савнд авч хайдаг ийм л ажилт болсон. Тэгэхээр монголчууд бид эргээд ерөнхийлөгч болсон багт хүмүүс салхитын мөнгөний ордыг аваад өндөр насны тэтгэврийг төлцөн гэд яриад байдгийг. Монгол улсын ерөнхийлөгч нэгдүгээр төмөр зам барих өөрийнх нь яриан дээр байгаа Монгол улсын ерөнхийлөгч төмөр зам барьдаг субъект биш. Ерөнхийлөгчийн хамгийн газар төмөр зам барьдаг субъект биш. Нууцын зэрэгт оруулж байгаа төмөр зам барьсан, энэ хууль зөрчсөн, салхитын мөнгөний ордыг авсан гэдэг юм. Бас ерөнхийлөгчийн хийх ажил биш. Тийш орж хутгалсан. Хамгийн ноцтой зүйл нь ялангуяа өндөр настангууд та нар эргээд тэтгэврийнхаа мөнгөөр энэ удаа 6 саяар төлүүлсэн болвол үр хүүхдийнхаа бүх мөнгөөр та нар татвараа буцааж энэ мөнгө төлж байгаа. Яагаад гэвэл одоо тэр салхитын мөнгөний орд чинь дууссан, нөөцөн дуусаад Монгол улсын төсөвдөр мөнгө тавигдаад явж байгаа. Өөрөөр хэлбэл тэр салхитын мөнгөний ордны компани чинь 800 хэдэн тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байгаа. Тэрийг татвар төлөгч бид бүгдөө төлж байгаа. Ийм болсон. Энийг тэгээд сайн зүйл гэхөө өөрсдөө бодоод үзээрэй, тэ. За тэгээд 3 дахь асуулт маань бол алт түмэн гэж юм бэ гэж асуусан. Тэгэд цэндийн дамжин сурангаан тайлбарснаар бол ард гэдэг маань бол бид нар нөр язгуурт нуттай байсан алтан уургийнхан тэдрийг цагаан яснууд гэдэг байсан. Тэгээ нөгөө талд нь харц гэдэг үг. Тэгээ харц ард гэдэг л байсан байна л да. Тэр нь баян чинэлэг байна уу? Эрдэм мэдлэгтэй байна уу? Хамаагүй. Тэр язгууртнаас бусдын ард гэдэг байжээ. Ард түмэн гэдэг үг бол сүүлд орж ирсэн. Олон түмэн гэж нэрлэдэг бидрийг ярьдаг байсан байлээ. Олон түмэн гэдэг үг яагаад байдгийм бэ гэхээр түм гэдэг чинь 10,000. Тэгээ олон түмэн гэхээр 10,000-аас дээш хүмүүсийг олон түмэн гэж ярьдаг байсан юм байна. Тэгэхээр энэ олон түмэн буюу 10,000-аас дээш хүмүүс хуралд үйл явцыг бол олон түмэнгийн хүсэл сонирхлын дагуу гэж нэрлэдэг байсан байна. Тэр нь 10,000-аас дээш гэсэн тоом явуулдаг байж. Тэр нь 1924 оноос хойш энэ ард түмэн гэдэг үг нэр томьёо монголчуудын дунд түгэнд илэрсэн билээ. Баабургаан судалгаа шүү. Тэрнээс Баабургаас зохиогоод хэлсэн юм биш. Яагаад гэвэл 1924 оны 11 сарын 26-нд тэр нэг феодал гэдэг ангийг бий болгоод тэнцээч нөгөө бидний эхэстэй зэрэг язгууртнууд тэр эрдэм мэдлэгтэй хотод хувилгаад байсан. Тэрийг 31 оны 9-р их хурлаараа Монгол Ардын намынхаа хуралдаад Монгол Ардын хувьсгал нам хуралдаад тэгээд юу гэсэн бэ гэхээр энэ хар шар феодлуудыг үнцээр нь устгаж 10-р их хурлаа өгтнө гэж. Тэгээд 1941 онд бол хуралдаад Монгол Ардын хувьсгал намын 10-р их хурал дээр бол ингээ хар шар феодлуудыг үнцээр нь устгасан учраас Монгол улс социализмын зам руу орлоо гэж. Энэ үсгэлээд Монгол Оросуудаас орчихсон энэ ард түмэн буюу ийм эрдэм мэдлэггүй харанхуй ажилчаан гэдэг зүйлийг Оросод байсан байхгүй юу? Пролетар анги гэдэг байгаа. Тэгээ яг тэрнтэйгээ дүүцэж үзүүлж ингэж ард түмэн гэж томьёолсон. Тэгэхээр ард түмэн гэдэг бол эзэн биегүй зүйлээ. Тэгэд ард түмэндээ өмчөө аавна гэдэг байгаа чинь худлаа. Яагаад ард түмэнд өмч очтгүй юм бэ гэхээр эрх мэдэлдээ сууж байгаа тэр хүмүүс ард түмэн гэдэг тэр эзэн биегүй хүмүүсийн нэрийг барьж дээр мэддэг. Дарга анги өөрөөр хэлбэл баяжжээдэг. Одоо бид харж штэ. Одоо энэ сүүлийн 2 өдөр шууглаа. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдний хүүгийн талаар Тэмүүлмлөө. Тэр хүүгийнхэн талаар ингээд шууглаа штэ. 20 гаруй настай л хүүхд юм байна те. Тэгээд тэр залуу ингээд 22 доо залуу байсан багтаа. Тэгээд ингээд найз бүсгүүдээ
30 сая төгрөгөөр цүнх авч өгөөд төсөө өдрөөр нь 20 сая төгрөг дансруу шилжүүлээл тэ. Гэт энэ өчнөө үйл явдал ингээд болж байна. Ард түмэн өмч аав нэхэр ингээд дарга өмчтэй болтгоо. Оюурд нь өмчтэй болтгоо. Эрх мэдлээс яага буухгүй байгаа юм бэ гэхээр ард түмний нэрийг барьж эрх мэдлээр очих учраас эрх мэдлийг ингээд өөртөө ашигтайгаар эргүүлдэг учраас дандаа ард түмний төлөө гэж ярьдаг. Энэ тэгээд урд нь би зөндөө тайлбарлаж ярьжсэн дөө Венесуэлд болсон жишээ л дээ. Одоо хойд Оросд ард түмэн өмчөө мэдж байгаа шүү дээ. Путинийг тойрсон хэсэг олигархууд буюу дээрэмчт, мафцсан төрийн дээрэмчт нь хамаг өмчөө мэдчихэдэг. Тэгээд тэр эрх мэдэл дээр байгаа хүмүүс л баяжчихэдэг. Тэгээд нөгөө нэг иргэд нь ядуурч яадаг. Тэр ард түмэн ядуурч яадаг. Энэ бол эрх мэдэл дээр байгаа хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалахын тулд институцээ бэхжүүлэхийн тулд нөгөө ард түмнээ айлах хэрэгтэй болдог. Тийм учраас цэрэг цагдаагаа институцийг бэхжүүл цэрэг цагдаагаа төр хамгаалах нэрийн дор өөрсдөө хамгаалуулахын тулд ард иргэд рүү төрөгчдөг. Нөгөө ард түмнүүд дарамтлуулж ард түмнээ айлгаж хичээждэг. Ийм учир зүйтэй гинжээ холбоотой юм байна. Хэрвээ эрх мэдэлтнүүд өмчийг өөрчлөгөө татаад ард түмэн нэрийн дор төр өмч татаад ах юм бол иргэд та нар ядуурна, бид нар ядуурна. Эрх мэдэлээр байгаа хүмүүс л баяжна. Хэрв төрд буюу энэ эрх мэдэлээр байгаа хүмүүст өмч бага байгаад хувийн эрхтэр өмч их байгаад ах юм бол иргэд та бидний амьдрал дээшлэн тэнд байгаа хүмүүс ажиллаад хийнэ. Эрх мэдэл тэнд мөнгө байгаад тэр ард түмэн гэдэг хүмүүсийн нэрийг барьж өмч дээрэмдэж авахаар тэнд рүү чинь хүмүүс улаарч очиж тэнцээ нөгөө нэг ард түмний нэртэй үнгүй өмч өгдөг учраас тэрийг дээрэмдэж авах тийм сонирхол нь нэмэгдэж ийм уруул хамралтай юм байна. Бидэрт болж исэн түүх байхгүй юу? 1990 оноос хойш ялангуяа 96 оноос 2000 оны хооронд Монгол улсад засгийн газарт ажиллах хүний нөхцөл багассан байхгүй юу? Яагаад гэвэл засгийн газарт өмч байхгүй манай улс ч өөрөө ядуу. Тэгээд хүмүүс бүх боломжинд нээсэн чинь хүмүүс ганцхан 8 анги, арилжаа 8-нд яваад ингээд хүмүүсийн хувийн бизнесийн амьдрал сайжирсан. Тэгээд ялангуяа тэр монголчуудын уул уурхайн салбар руу хөрөнгө оруулалт авчихснаас болж энэ нийтийн албанд чинь буюу засгийн газарт ажил нийтийн алба гэдэг юм л манайхан төр гэж нэрлэж сурцсан. Тэгээд нийтийн албанд ажиллах хөнгөө болж ирсэн. Бидэрт энэ бодож кейс би харамсалтай нь бид мартсан багтай. Тэгээ ийм буруу асуулт байгаамаа. Хариулт байгаамаа. Тэгээд эргээд та нар маань нэг бодоод үзээрэй. Тэг уншаад үзээрэй хамгийн гол нь миний ярьсныг нэгтлээ чеклээд ингээ уншаад та нар маань ингээд үзээрэй. Тэгээд Монгол улсын 1911 оноос 2017 оны Монгол улсын түүх гэдэг энэ Бацаахан доктор, Лонжид доктор, Баатар доктор нарын гаргасан ном бий. Тэгээд маш олон докторуудын Монгол улсын түүхийн тухай бодит түүхүүдийг гаргаж байгаа номнууд би тэдрийг олж хараад эргээд өөрсөндөө нэг цэнэг хийгээрээ. Тэгээ алийн болгон 20 дугаар зууны худлаа түүхээр бид нар өөрсдөө цэнэглэх юм. Алийн болгон эх орончийн дүр эсгэж байгаа өөрсдөө чинь хорлож байгаа хүмүүст итгэх юм. Тэгээ ард түмний амьдралыг дээшлүүлдэг, мэйшлүүлдэг институц нь засгийн газар биш. Засгийн газар буюу оюун эрдэнэ толгойлуулж байгаа засгийн газар биднийг сайхан амьдруулах үүрэг амлалт авдаг газар биш. Монгол улсын засгийн газар монголчуудыг дээрэмд тоноолт хийнэ. Яагаад гэвэл татвараар дээрэмжээдэг. Эдгээр мега төвч хэрэгжүүлнэ гэж байгаа бол дээрэм ахиухан шиг дээрэм хийн л гэсэн үг. Аль болохоор засгийн газрын хийх 3 ерөөсөө хийж болдгоо ажил байдаг. Ард түмний гэдэг хүмүүсийнхаа нэрийг барьж ерөөсөө хийж болдгоо 3 ажил байдаг. Нэгдүгээр дорн нутгийн эрх мэдэл рүү дайрч болдгоо. Хоёрдугаар иргэдийнхаа энэ боломжийг хулгайлсан ямарваа нэгэн тогтоол шийдвэр гаргаж болдгоо. Жишээ нь ингээд түүц байна те. Ингээд газар чөлөөлөх нэрийн дор хүний өмчийг дээрэмдэж авдаг. Энэ зах замбрааг үйл явдал чинь байж болдгоо. 3-дугаарт ашигтай бизнес хизээж хийж болдгоо засгийн газар. Засгийн газар бизнес хийгээд эхлэх юм бол хувийн хвшлэг та бидний амьдралыг сөнөөгд байдаг юм аа. Тийм болохоор засгийн газар хизээч бизнес болдгоо. Бүр хоригддог 3 зүйл энэ. Аль ч чөлөөд нэгэнд энэ 3 зүйлийг бол засгийн газар хийх нь хоригддог. Тийм болохоор
Монгол улсын засгийн газар бол дээрмийн засгийн газар. Тэгээ тийм болохоор энэ төрлөөчн тэр хүчнээ олон менежер те чанарын менежер, хяналтын менежер, борлуулалтын менежер гэл ингээл хүчнээ олон дарга анги бий болоод ингээд зүтгээд байгаа шалтгаан энэ. Яагаад гэвэл алтан гэдэг байгаа хүмүүс та нарын нэрийг барь тэнд бусдын хөрөнгийг дээрэмж авчираад хувааж идэх тухай ойлголт. Тэрнээс тэр та нарт тэгээд нэг эсэргүүцэл болоод ирэхэд нэг 100,000 төгрөг тарана. Тэгэхэд хөөхт нь юу болж байна? Их Британд амьдраад гэр бүл нь Их Британд Англи тэнцээ үйл хөдлөх хөрөнгөтэй том хөрөнгө аваад нэг ч удаа бизнес хийж үзег Монгол Улсын ерөнхий сайд чинь шүү дээ. Тэгээ ард түмэн та нарын нэрийг барьсан. Тэгээ ард түмнийхээ нэрийг бариад ард түмнийхээ төлөө чин шудрагуу тэмцэж байгаа манан мафта тэмцээд луйта тэмцэж одоо малчжээ. Зөндөөл юмтай тэмцсэн. Тэгээ авилгатаа тэмцээд амаргүй цаг үе юм уу гээл. Тэгээ одоо ч амаргүй явж байгаа шиг байна. Яагаад гэвэл хэдэн их наядаар нь 40 зөвхөн нүүрсний хулгай ихэд 44 их наяд төгрөгчтэй. Нөгөө ард түмэн та нарынхаа нэрийг барьж байгаа давцсан мөнгө нь тэрийг хамгаалахын тулд амаргүй цаг үеийг туулж байгаа. Яагаад гэвэл энэ хүн буух юм бол шудраг шүүхийн өмнө очоод дээлэр нөмрөх нь ойлгомжтой. Хэдэн үеэр хулгайлсан мөнгөө буцааж авах хэрэгтэй бид нар 44 их 80 төгрөг хулгайлсан байгаа. Тэгээд энэ хулгайлт нь гинжи хэлхээ эндээс эхэлнэ. Тэ энэ бол бодит хулгайхгүй. Нүүрсний хулгай. Тэгэл энэ нөгөө амиа халтмаагийн бат тулгын төмөр замын хулгай, жижиг дунд үйлдвэрийн хулгай гэдэг ингээд сангийн хулгайнуудын тооч бол замбраагүй юм болно. Зүгээр нэг тооцоод үтсэн чинь нэг 80-аад их 80 төгрөг хулгайлцсан байдаг юм бэлээ. Тэгэхээр тэр их мөнгийг далд хийхин тулд амаргүй цаг үеийг туулж яваа. Тэгээ ард түмнийхээ нэрийг бариад амаргүйгээр хулгай хийсэн болохоор тэгээ ард түмнийхээ нэрийг бариад буухгүй байхыг бодож байгаа. Тэгэхээр ард түмэн гэдэг бол эзэн буй үзвэл энэ бол эрх мэдэлээр байгаа дарга нар баяжих хамгийн том таатай нэр шүү гэдгийг хэлээд тэгээд дараачийн 5 дахь хагасны бүтэн сайн, эмшийн 7 хоногийн 5 дахь хагасны бүтэн санд би асуултуудаа оруулна. Тэгээд хариуцлаганд нь 500,000 төгрөг өгнө. Тэгээд бас нэг юм хэлчихэ. Өдөр мөнгө нэмнэ те. Би тэгээд юугаар лавра уралч би өөрөө дансыг хэлчих 50 90 20 34 74 та нар минь ингээд донешн явуулаараа би донешныг цуглуулж агаад болж өгвөл сая төгрөг бас болох чи те. Сая төгрөгийг ингээд хэн нэгэнд өгье л доо. Тэгээд бүгдөө дэмжээрэй. Тэгээ шеэрлдэд өгөөрөө. За тэгээ баярлаа. Баяр та.